Хэрвээ би та бүхэнд цаг хугацаагаар аялах боломжтой гэвэл та нар итгэх үү? 1996 онд Wayback Machine нэртэй интернет архив сайт нээгдснээр хүмүүс бодит амьдрал дээр биш ч гэсэн онлайнаар цаг хугацаагаар аялах боломж бүрдсэн юм. Өнөөдөр бид цаг хугацааны эрхээр хаагдсан сайтуудаар Wayback Machine ашиглан цаг хугацаагаар аялах болно. Тухлан суугаад таалан сойрно. Тэгэхээр guys, өмнөх бичлэгээр хідүүлээ Монголд нэг хэсэг нэлээд алдартай байсан 20.org гэдэг сайтаар энэ Wayback Machine гэдэг интернет архив ашиглаад нэвтэрсэн 2010 он хавцаа нэлээд алдартай байсан сайт явсаар хаагдсан ч гэсэн энэ хүү Wayback Machine ашиглаад хідүүлээ орж харсан. Ер нь бол 17, 18, 24 оноос л хаагдсан юм байна л да. 12 онд хамгийн идэвхтэй байсан юм байна. За энэ Wayback Machine яадаг вэ гэхээр ер нь бол интернет архив сайт. Энэ дэр бол асар их дата өгдөл сайтуудын мэдээллүүд байдаг. Яаж ажилладаг вэ гэхээр ерөнхийдөө л онлайн дээрх цаг хугацааны машин гэсэн. Өнөөдөр хаагдчихсан ч гэсэн бүр 10-20 жилийн өмнө нээлттэй байсан сайтыг Wayback Machine-аар орж харах боломжтой. Би нөгөө хуучныхаа хайтавынхаа профайл руу орж тэр тэгж бол болохгүй байгаа. Нөгөө хуучны хувийн профайл аккаунттай мэдээллүүдийг орж харж болохгүй. Тэгэхээр бол бусад бол дийлэнх сайтуудаар орж болно. Тэгээ өнөөдөр хэдүүл яах вэ гэхээр Wayback Machine ашиглаад өмнө нээлттэй байсан тэгээд цаг хугацааны ихээр хаагдсан тиймэрхүү эвгүй гачирхалтай сонирхолтой сайтуудаар зочлох болно. Эхний сайт юу вэ гэхээр 2000-аад оны ихээр нээгдсэн carofmyfeet.com байна. Хэрвээ энийг орчуулах юм бол өөрийнхөө хөлөө таслах.com гэдэг нэртэй байгаа. Тэгээд зураг нь юм жоох эвгүй хараа. За тэгээд биш тэ ингээд enter гэд орохлоор тавтай морил хизээч мэдэрч байгаагүй мэдрэмжээ авахта бэлдэн үү. Миний өөрийнхөө хөлөө таслах лайвыг үзээрэй. Харж байгаах. Тэгээд ер нь бол эвгүй энэхүү сайтыг яг одоо бидний харж байгаа 33 настай Пол Морган гэж хүн хийсэн байгаа юм. Тэгээ өөрөө тайлбарлаж хэлсэн байгаа. За энэ бол мэдээж энгийн зүйл биш ээ. Одоо би та бүхэн ингээд тайлбарлая гэдэг. Одоо ингээ өөрийнхөө гараар хийсэн тасдагч байдаг шүү дээ. Одоо дээр үед нөгөө хүмүүс цааслахад хэрэгэлдэг байсан. Ийм тасдагч гэр аргаар хийгээд тэгээд энэ тасдагчинд хөлөө хийгээд хөлөө тайрна гэсэн байгаа юм. Тэгээд энэхүү лайвх нь үнэ нь $20 байгаа. Юу гэсэн үг гэхээр та бүхэн $20 төлөөд энэ Пол гэ залуугийн хөлөө энэ тасдагчаар тасж байгааг нь одоо лайваар харна гэсэн үг. За гол шалтгаан мэдээч яагаад ийм зүйл хийхээр болсноо хэдүүлээ харцгаая. Тэгээд энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ гэхээр 1996 онд манд хүн ийм заваар явж байгаад унаад тэгээд тэр завь нь өөрийг нь дайраад хөлөө гимтээгээд 3 сар имлэгт хөвцснийхаа дараа гарсан байгаа. Гэхдээ хөл нь бол мдээгүй болсон. Тэгээ мдээгүй болсон учраас ийм хуучин завгарын простатик хөл гэж ярьдаг те бэхлэгчтэй явах шаардлага гарсан байгаа. Тэгээд яасан бэхлээр хөрх энэ простатик хөл нь нэлээ муудаад олон жил болоод тэгээд солиод гайгүй яг ингээ орчин үеийн юм хийлгээ гэсэн чинь имлгээс нь юу гэсэн бэ гэхлээр хийж болно. Хийх юм бол та өөрөө төлбөрөө төлнө. Гэхдээ эрүүл мэндийн даатгал бол заавал хөлөө тайрсан хүн дээр бол ингэж простатик шинэ хөл орчин үеийн технологитой хөл хийнэ гэсэн байгаа. Тэгээд манай хүн ийм шалтгааны улмаас бол эрүүл мэндийн даатгалын газрыг бол нэлээ одоо үзий ядаад гэх юм уу да тий. За тэгвэл би өөрөө хөлөө тайрч доо гэсэн шийдвэрт хүрсэн байгаа. За тэгээ өөрөө манд хүн энэхүү лайваараа $100,000 олно гэж төлөвлөж ийсэн. Тэгээ $100,000 олчих юм бол шууд лайв эхэлнэ гэсэн байсан. Гэтэ энэ яг лайвд болсон юм уу, тайрсан юм уу гүм үү тэр бол мэдээл тодорхойгүй. Сайт нь бол хаагдсан байгаа. Тэгээ сайтн дээр хэлэхдээ бол би ингээ production бага бэлдсэн байгаа. Ямар нэгэн сервис эмчилгээ, түргэн тусламжийн эмчилгээ бэлдсэн байгаа. Lighting, camera одоо найруулагч лайвынхаа бүх юма бэлдсэн байгаа. Хаана болохоо бэлдсэн байгаа. Тэгээ нөгөө тасдагчаа бэлдсэн байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээ зарим нэг хуулийн байгууллагын хуульчид энэхүү үйл ажиллагаанд бол саад хийж одоо production багын хэдэн хүмүүс нь бол болиулсан юм байна. За тэгээ ерөөдөө энэхүү одоо live event төрөнг оруулах хүсэлтэй хүн байвал хөрөнгө оруулаарай, холбоо ярина уу гэд мэйл хаягаа үлдээсэн байгаа байхгүй юу. Тэгээ тухайн үед viral-аад мэдээгээр хүртэл гарч ирсэн байна. Харж байгаа. People are like, you seem a little too excited about it. For me, it's going to be a celebration. This is a beginning of a whole new way of life.
би маш их догдолж байна. Миний шинэ амьдрал эхэлж байна гэж зүгээр айгүй тийм эерэг ярьж гин. Тэгээ сайтнаар бол бусад мэдээлэлүүд байгаа. Одоо ингээд яаж дастгчаа хийж зургийг гаргасан. Одоо энэ хөлнийхөө гэмтэл одоо хөл нь ингээд нэлээд мэдээг бол нэлээд нарийнхан болцсон байгаа. Тэр мэрийг харуулсан. За тэгээ нэг ийм хачирхалтай сайт байна. Тэгээд яг лайв болсон үг нь бол мэддэхгүй. Тэгээ ер нь ингээд таг болсон байгаа юм. За тэгээ мань хүнээс бол ямар ч мэдээ байхгүй ор сураггүй байжгаад хэдэн жилийн дараа яг тэр амьдардаг газрын ойролцоо ижлэх нэртэй хүн хүчирхийллийн гэмт хэрэгээр баримтлагдсан байгаа. Тэгээ хүмүүс бол мань хүний ингээ гэмт хэрэгт холбогдоод шоронд ороод тэгэл ерөөдөө таг болсон гэж бол ярьсан байгаа юм. Тэгэхээр guys, би яг одоо олон улсын Улаанбаатар их сургууль дээр ирсэн байж байна. Монголын анхны 100% солонгосын хөрөнгө оруулалттай сургууль гэдгээр та мэднэ. Тэгээ солонгос хэлийг бол маш чанартай сурдгаараа бол алдартай. 2023 оны ранкаар Монголд сургалтын чанараар эхний топ 10-т орсон сургууль байгаа. Нэг гоё юм нь юу вэ гэхээр ерөнхий шалгалтын оноогоороо 30-аас 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой байгаа. Ээжтэй өндөр оноо авах тусам өндөр хувийн тэтгэлэг аавна гэсэн үг. Үүнээс гадна та сургуультай орсон хойноо сурлагаараа, урлаг, спорт, солонгосын байгууллагууд, хувь хүний нэрэмжит янз бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнээс гадна олон улсын Улаанбаатарын их сургууль та бүхэнд 2 дээр нэмэх 2 гэдэг аюу гоё хөтөлбөр зарлж байгаа. Тэр нь болохоор юу гэсэн үг гэхээр 2 жил та нар эндээ Улаанбаатарын их сургуультай сураад 2 жил Солонгост сурах боломжтой. Тэгснээ 4 жилийн бакалаврын дотор хос дипломтойгоор төгсөх боломжтой гэвэл та нар итгэх үү? Одоогийн байдлаар Монгол хамгийн их оюутныг оюутан солилцооны хөтөлбөрөөр Солонгос руу явуулсан сургууль байгаа. Өөр нэг гоё юм нь юу вэ гэхээр та энэ сурах төлбөрөөрөө 6 сараас 1 жилийн хугацаанд Солонгос руу оюутан солилцоогоор явах боломжтой байгаа. За тэгээд хэрвээ та бүхэн сонирхож байвал олон улсын Улаанбаатарын их сургуулийн эсэлт эхэлсэн байгаа. Тэгээд нэмэлт мэдээллүүд хэрэгтэй бол та бүхэн ирээд чөлөөтэй авч болно шүү. Guys. Өндрөөс өндөрт нисэж, холыг харж, ирээдүйдээ бэлдэж, дэлхийн ертөнцийг өөрчилж чадах итгэл даасан, бие даасан, зөв төлөвшсөн манлайлагч болгож, олон улсын түвшний боловсрол эзэмшүүлж, цэнхэр дэлхийд дүүлэн нисэх эрдмийн жигүүрийг бид уусаар. За дараагийн хуучны алдартай сайт юу вэ гэхээр яг одоо бидний харж байгаа Крис Бенуа гэдэг хүний одоо өмнөх хуучин Википедиа байгаа. Тэгээ энэ бол ерөөхдөө одоо Америкийн онлайн дээрх гарсан хамгийн том нууцуудын нэг гэж ойлгож болно. За Крис Бенуа гэж хин бэ гэхлээр яг одоо хэдүүлгийг харж байгаа энэ бүх гэж ярьдаг, wrestler гэж ярьдаг. Гэхдээ одоо манайхнаар бол нохоо зодоонч тулаанч гэж явах бах. Америк нөгөө WWE аюу алдартай шүү дээ. Нохоо зодоон. Тэгээ тэрний аюу алдартай 2000-аад онд бол од байсан тийм тулаанч байгаа юм. За тэгээд энэ хүний нэр хүнд өөр нэг нууцлаг зүйлтэй бол нэлээд холбогдож яригддаг. За тэгээд тэр үйл явдал нь яаж эхэлсэн бэ гэхээр 2007 онд нэлээд харамсалтай үйл явдал болсон. Мань хүн яасан бэ гэхээр яг том нэг юм шоу ивентний яг өмнөх өдөр нь эхнэрээ хөнөөгөөд тэгээд маргааш нь хүүгээ хөнөөгөөд дараа нь амиа хорлсон юм амар явдал болж ер нь Америк даяараа ингээд нэлээд шуугсан. Тэгээ интернетээр орох юм бол ер нь эхнэр хүүхдийн зургнууд нь ингээд байж идэг. Ер нь бол эвгүй. Гэтэ миний яриад байгаа хамгийн том нууц нь юу вэ гэхээр энэ Википедиа хуудастай холбоотой. Яасан бэ гэхээр хэрэг гараад цагдаагийн хүртэл мэдхээс өмнө Крис Бенуагийн Википедиа дээр нь эхнэрээ хөнөөгөөд өөрөө ингээд шоунд оролцохгүй гэсэн мэдээлэл орсон байгаа. Ойлгож нүг guys. Хэрэг болохын өмнө хин нэгэн энийг мэдчихсэн гэсэн үг. Яг одоо бид нар тэр Википедиа дээр эдит хийсэн юм харж байна. Эхнэр нь нас бараад тэг өөрөө ингээ шоунд оролцож чадхаа болсон гэсэн мэдээлэл хэрэг болохоос өмнө орсон байгаа. Тэгээ хүмүүс цагдаагийн ер нь нэлээд гайхсан байгаа. Хүүшин чи юу болж байна? Бараг өөр гадны нөлөөтэй нэг алуурчин Википедиа дээр эдит хийчихэд хэрэг үйлдсэн гэж байх уу гэд бүр нэлээд эрэл сурал болсон байгаа. Энэ тухайн үед 2007 онд цацх
алдсан. Одоо дуурсгалын Good evening. Tonight, this arena here in Corpus Christi, Texas, was to have been filled to capacity. WWE superstar Chris Benoit, his wife Nancy, and their son Daniel are dead. The authorities are undergoing an investigation. We here in the WWE can only offer our condolences to the extended family of Chris Benoit. амар устаараа ингээл шоу болвол бужинжаах хэвээр талбай ингээл анир чимээгүй хоосон. Тэгээ үзэгчнэр нь бол нилээн гайхсан баг те. Тэгээ телевизээр мэдээж үзэж байгаа үзэгчнэр бол нилээн цочирсан байдаг. Тэгээ аюу олон хүмүүс юу гэж үзсэн бэ гэхээр одоо мэдээж энэ амар бит амар өндөр ачаалтай тамирчид гадны одоо стероид те бустер юу хэрэглэж байгаа. Тэгээ тэр стероидны одоо сөрөг үр дагавар нь юу вэ гэхээр одоо их хэрэглэхээр аюу тийм уур уцаартай болдог. Тэгээд ингээд өөрөөгөө бүр хянахгүй хэмжээний бүр тэгэж уур уцаартай болоод бол энэ үйлдэл хийсэн гэж хүмүүс бол ярьж исэн. Тэгээд тэрхүү Википедиа дээр одоо эдит хийсэн IP хаягаар нь хүмүүс хайж үзэхэд Stanford Connecticut буюу одоо яг тэр WWE байрлсан түүн байсан байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэрхүү тулааны том шоуныхын зохион байгуулагч тэр офис хавцаанаас нь тэрхүү эдитийг хийсэн гэж байгаа. Тэгээд хүмүүс бүр л их харж гисэн ба хүүшээ эн чинь бүр ардуураа зохион байгуулалтыг явуулахтай энэ том байгууллагууд хоорондоо зохион байгуулж байгаад ингээ гэр бүлээр нь хөнөөгөө хийж байгаа юм шүү гэсэн харталтууд нэлээд явсан. Тэгээд цагдаагийнхан бөө юм болоод энэ хэрэг нэлээд шалгагдсны эцдэр тэрхүү Википедиа эдитийг хийсэн хүнийг барьж авсан. Гэтэ барьж авахд бол хинээс төсөөлөөгүй ердөөл нэг энгийн 19-т одоо бидний харж байгаа энэ хүү байж таарсан. Тэгээ өөрөөр хэлэхдээ яагаад эдит хийсэн бэ гэхээр зүгээр л ерөөхдөө Аз таарал одоо тэр нохоо нотооны форум мэдээлүүд харж байгаа л өөрөө магадлал бичсэн гэж байгаа. Тэгээ тэр нь ингээд таарсан. Тэгээ одоо тухайн үеийн хэрэгтэй холбоотой бичлэгийн дугаараар иймэрхүү комментууд аяих байдаг. Энэ бол ямар нэгэн ардуураа нууц байгаа шүү. Хүмүүс энийг нээж дахиж шалгах хэрэгтэй гэдэг. Би ч гэсэн энийг бол яг зүгээр нэг азар өдөр цаг хугацаанд таарч яг өмнө ингэж Википедиаг нь яг ихнэр нь нас барна тэгээ өөрөө ингээд алга болно гэснийг бол ингэж таарна гэж бол бодохгүй байна. Энд ямар нэгэн учир байгалаа. Тэгээ яг юу гэдгийг бол хинч мэдэхгүй байна. За дараагийн бидний ярилцсан сайт юу вэ гэхээр штэ blairwitch.com байгаа. Хэрвээ өнөөдөр хэдүүлээ blairwitch.com руу орох юм бол lionsgate.com руу шилжин. За тэгэд өнөөдөр хэдүүлээ Wayback Machine-аар blairwitch.com руу орох юм бол штэ. Ийм мэдээлэл гарч ирж байгаа. 1994 оны 10 сард кино бүтээгчийн ангийн 3 оюутан Burkitt Wheel-ийн ойролцоо оймод руу орж бичлэг хийж агаад Орос сураггүй алга болсон байгаа. Тэгээд яасан бэ гэхээр жилийн дараа тэр бичлэг нь камер нь олдсон байгаа. Тэгээд энэ нь юу вэ гэхээр штэ та Blair Witch Project гэж сонсч ийсэн байх. Кино байдаг. За энэхүү сайтнууд энэхүү кинотой холбоотой бүх цаг үеийн хамгийн шилдэг аимшиг кинонуудын нэг гэж ярддаг. Тэгээд found footage буюу яг одоо ингээд бичлэг олдоо тэрийг ингээд тавьж байгаа юм шиг тийм хэм маяг хийцтэй. Үзэх юм бол бас хөөрхөн. Ер нь бол хөөрхөн. Тэгээд трейлерыг харъя. За энэ кино болохоор яг л тэр одоо бичлэг олдсныг нь хүмүүст харуулж байгаа юм шиг болж байгаа байхгүй юу. Тэгээд Blair Witch гэдэг ийм домог байдаг. Тэрхүү домгийн үндсийг нь хайж энэ 3 оюутан анх ой мод руу очдөг байхгүй юу. Уг нь бол I can see you. I'm really excited about this. Thank you for the opportunity. За тэгээ 3 оюутан өөрсдөө ингээд энэ бичээл ингээд яг л явж байгаа бүх юмаа ингээд This area's been haunted by that old woman for years. I don't know why you have to have every conversation on video. Because we're making a documentary. Not about us getting lost. We're making a documentary about a witch. I We're know. lost. Admit that first. No, I know we're not lost. They're all over the place. So how do we know it was people? Well, even if it wasn't, I'm not going to play with that either. And it's all because of me that we're here now. Hungry and cold and hunted. Just want to apologize to Mike's mom and Josh's mom and my mom. Tell me where you are, Josh!
За тий харж байгаа ер нь бол кино нь бол ер нь сайн трейлер хүү маш нууцлаг. Нэг олон юм харагдахгүй та нарын зарим ч юм бол таалагдахгүй. Надад бол яг уу дайжгүй санагдсан. Гэхдээ бүр юм хүмүүсийн хайплж байгаа шиг одоо байх үгүй бол мэдэхгүй байна. Тэгээ ингээд сайт руу орохлоор методологи одоо тэрхүү домог нэг байгаа байхгүй юу? Бүр 1785 оны 2 сараас эхэлдэг үйл явдал. Яасан бэхлээр хэдэн хүүхдүүд байна штэ. Нэлли Кэдворт гэдэг нэг эмэгтэйг буруутгасан маа. Энэ ихч бидний өрөөрөө орж бидний цусыг авсан гэж буруу шаагаад тэгээд тухайн тосгоныхон хүүш энэ ч одоо шулмын үйл ажиллагаа явуулдаг эмэгтэй байна гээд өвлийн одоо тэсгэм хүүтэнд гаргасан байгаа. Тэгээд бол мэдээж тэр эмэгтэй осгож өгсөн. Дараа нь яасан бэхлээр штэ. Жилийн дараанаас тухайн тосгоны хүүхдүүд ямар ч ор сураагүй нэг нэгээрээ алга болж эхэлсэн байгаа. Тэгээд тухайн тосгоныхоо мэдээж хараагцнаа мэдж байгаа учраас одоо тухайн эмэгтэй Нэлли Кэдворт гэдэг нэрийг хинч хэлж болохгүй шүү гэж бол бүр дүрм хүртэл гаргасан. Тэгээд яасан бэхлээр алдарт The Blair Witch Cult гэдэг ном хамгийн анхны хувилбар нь бичигдэж хэвлэлтэнд гарсан байгаа. 91 онд Балтиморын музейд бол хадгалагдаж эхэлсэн. За тэгээ 1824 онд Burkittsville гэдэг энэхүү хот яг тэр ойролцоо байгуулж нээгдсэн байгаа. За тэгээ тэрнээс хойш тухайн хотын хүүхдүүдэд одоо тийм цагаан цэвхий царайтай эмэгтэй бол хий харагдаж айлгаж эхэлсэн байгаа юм. Оршин суугч нар бол нууцхан за энэ бол нөгөө Blair Witch-ийн домог байна гэж мэдчихсэн боловч хинч бол тэгж ямар нэгэн арга хэмжээ авдаггүй байсан байгаа юм. За тэгээ 1941 онд Rustin Parr гэдэг нэртэй мөргөлж тэрхүү алга болж исэн хүүхдүүдийг бол өөрийн гараар барьсан гэж бол хэрэгээ цагдаа нарт хүлээн зөвшөөрсөн. Тэгээ хохирогчдын одоо яаж хөнөөс нь бол бүгдийг бүр детальтаар ярьсан. Тэр нь болохоор цагдааийнхантай тохирч ийсэн. Ер нь бол мань хүнийг одоо хэрийг үйлсэн гэж хэлсэн. Гэхдээ цагдаа нар тэр хүн юу гэж хэлсэн бэхлээр хөгшин эмэгтэй хүний сүнс намайг энэ бүхнийг хийхэд хүргэсэн гэж бол хэлсэн байгаа. За тэгээд энэ хүн Rustin Parr тэрийг үйлцсэн хүн бол шууд цаазын яалавж бол дүүжлэгдсэн. За тэгээд цааш өөр нь явсаар ер нь бол зүгээр байгаагүй. Ингээл хэрэгүүд гараал байсан. Янз бүрийн сони юм болоод байсан. Тэгээд 1996 онд 3 оюутан за энэ талаар ерөөдөө юм хийх хэрэгтэй юм байна. Энэ талаар нэлээд гүнзгий судлаагээд хүмүүсээс сурвалжлага аваад тэгээд ингээд тухайн газар руу гуруулаа явж байгаагаар баримтжуулаад тэгж кино хийж агаад ор сураггүй алга болсон байгаа. За тэгээд оюутнуудыг алга болсон дараа хүмүүс бол мэдээж нэлээд хайж ихсэн. Тэгээд ой модон дотор одоо машин эхлээд олдсон байгаа. За тэгээд тухайн үед мэдээж тэгэр бөө юм болсон. Тэгэд нэг сонирхолтой зүйл болсон юу гэсэн мэхлээр 100 жилийн настай бүр юм хуучны амбаарны доор заяа. Энд нөгөө 3 оюутны чинь барьж авсан цүнх камер хэрэгслүүд нь олдсон байгаа. Окей. За тэгээд үүний дараа нөгөө киноны үйл явдал руу орж байгаа. Тухайн үед Америк даяараа одоо энэ ор сураг алга болсон гэдэг 3 оюутны зургийг бол бүр хаасайгүй нааж исэн. Тэгээ би сандаг байхгүй юу? Жоон бахта Монголд ингээ яг ингээд үнэн болсон явдал нь мэддэхгүй болоогүй одоо хийсэр кино гэдэг мэддэхгүй ингээд нэг 3 оюутан Америкт хөдөө явж агаад тэг ингээ халга болоод тэг камер нь олцсон. Тэг камерын дээр амар сүнслэг гард юм бэлээ. Тэг ер нь үнэн юм шиг байлээгээд бүр ингээ манай найзууд надад хэлчихсэн байхгүй юу. Тэгээ би тухайн үедээ бодоод ёо ямар амар энэ тухайн үеийн Монголын од кино театр дээр гарч илүү яалаа. Ер нь л бүр ингээ бүүн болж исэн. Тэгээд ер нь энэ киноны маркетингч тэр амар явсан. Киноч тэр нилээн сайн явсан. Тэгээ хамгийн бага өртгөр бүрдсэн. Хамгийн өндөр орлоготой бас кинонуудын нэг Filmmakers гэдэг орох юм бол 3 нэр нь зураг нөнд Heather Duan, Joshua Leonard, Michael Williams гэдэг 3 байт юм байна. Тэгээ хамгийн зөвүүн юу вэ гэхээр жинхнээсээ энэ киноны сайтууд дээр бол энэ 3 жүжигчнийг бол нас барсан гэдэг мэдээллийг бол тухайн үедээ төр зур тавьсан. Тэгэхээр бүр ингээд маркетинг нь бүр яг ингээд жинхэнэ юм шиг бүр тэгж ойлгуулахаар цалтсан гэсэн үг. За тэгээд иймэрхүү guys тэгээд цагч боллоо. Дараа хэрэг таад хүсэх юм бол part 2 хийж болно. Өөр бас гой сонь сайтууд ер нь бол харагдаж илээ шүү. Яг хуучин байж байгаа одоо устцсан байгаа. Тэгээд та бүхэн үзье хүсвэл бүгдээрээ лайк дарж, эртгээ бүртгүүлээрэ. Тэгээд дараа имсгэр уулзлаа. Түр баяртай guys.